За та бүгдийн амрыг ирээ. Намайг үлзээр Юлзат гэдэг. Би дотоод хэргийн сургуулийн цагдаагийн сургуулийн аюулгүй тусгай бэлтгэлтэй бүлгийн ажилтны хөтөлбөрөөр 4 жил суралцаад одоо ингээд онцлог дипломтой төгсгөөр одоо жигсаалын бэлтгэлээ хийгээд төгсөхдөө одоо бэлэн болоод офицер зал авахд одоо бэлтгэдээд офицер хүн болох гээд одоо бэлтгэж байна. Би анх дотоод хэргийн сургуульд элсэж орох туйлыг хүсэлтэй байсан. 10 жил байхаас илүү их дотоод хэргийн сургуульд орох манай гэр бүлдээс цэргийн цэрэг цагдаагийн хүн ерөөсөй байдгүй. Би гэр бүлээс одоо анхныхаа цэрэг цагдаагийн мөрчтэй хүн болох ч жоод одоо өөр их хүсээд тэгээ манай гэр бүлийнхэн ч гэсэн тэрийг аягүй их дэмждэг байсан. Тэгээд тэрнийхээ чинь би энэ дотоод хэргийн сургуульд орох шалгалтууд эсэлтийн шалгалтууд, эсэлтийн ерхий шалгалт, тэгээ би балдар сэтгэл зүй зэрэг шалгалтууд бэлдээд цэргийн иргэн анхан шатны мэдлэг олох сургалтын төвд бол бүх шалгалтаа өгсөний дараа бол бүх суралцагч нар тэнд хамрагдаг. Тэнд цэргийн тангараг өргөдөг. Тэр сургалтын төвд бол одоо тэр үедээ бол надад амар хэцүү санагдчихсан. Бүх зүйлүүд нь энэ цэргийн цаг хугацааны дагуу энэ нарийн хийх шаардлагатай. Тэгээд яг тэр үедээ бол хэцүү санагдчихсан ч гэсэн тангараа өргөөд цэргийн тангараа өргөөд сургуультай аваад сонсогч цолоо авсныхаа дараа бол яг тэр үе бол одоо миний амьдралд үлдсэн хамгийн дурсамжтай цаг мөч байсан. Дөрвөн жилийн хугацаанд суралцаад маш их зүйлийг сурч мэдэж авсан. Ганцхан одоо хичээл сургалт биш, уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, олон улсын бас уралдаан тэмцээнүүд бас амжилттай оролцоод сургуультай хичээлээд сургуулийнхаа нэр хүндийг бас олон улсын тавцанд бас өндөрч дөргсөн тийм амжилтуудыг үзүүлсэн. Тэгээ одоо Гардан талааны олон улсын хэмжээний мастер цолны боловсрол хангасан байгаа. Манай ангийн багш Дэд Төрөнд Аванлбек гэж хүн байдаг. Бидэрт одоо манай анги бол тусгай бэлтгэлтэй бүлгийн ажилтан гэдэг илүү тусгай албанд ажиллах чиг үүрэгтэйгээр одоо анх энэ хөтөлбөр авсан. Тэрнийхээ дагуу бол илүү их одоо энэ Гардан талаан гэдэг спортоор хичээлэх хэрэгтэй. Та нар ингэх хэрэгтэй. Энэ спортыг бол та нар одоо бусдаас илүү их бусдад сурчлах, бусдаас илүү их ингэж мэрэгших хэрэгтэйгээд бид нар бол илүү түлхүү Гардан талааны спортоор хичээлдэг байсан. Тэрнийхээ үндсэн дээр ч гэсэн бид нэр зөвхөн улсын биш, олон улсын Аз, ТV-ийн дэлхийн аварга шалралт тэмцээн гэх мэт олон тэмцээнүүдэд явж одоо манай ангиас одоо талаас илүү одоо тал хувь нь баг олон улсын тэмцээнд явж үтсэн бүгд спортын цол зэрэгтэй тийм тамирчид болсон байгаа. Энэ ташимд хэлэхэд энэ Гардан талаан гэдэг спортыг бидэрт дамжуулж ингэж үлгэр дуурайл болж бид нар зааж сургуулсан Дэд Төрөнд Аванлбек багштай баярлалаа гэж хэлье. Мөн одоо энэ сургалт хичээлэх боломж орчин нөхцлөөр хангасан одоо энэ дотоод хэргийн сургуульда бас их баярсан талхаснаа илэрхийлж байна. Одоо цэргийн хүн болно гэдэг нь бол өөрөө одоо тэр чигтээ одоо хариуцлагатай байхын илрэл. Одоо энд бол тэгээд манай гэрийнхэн бол намайг яриад манай хүүхд одоо ийм сургуульд ороод ийм сургуульд ороод энэ сургуулийг одоо бүх хүн мэддэг. Тэгээд тэр энэ сургуульд ороод манай хүүхдүүд ингээ амжилттай суралцж байгаа гэж бусад хүмүүстэй хамаатан садантаа ингээл ярьдаг. Тэрийг нь сонсоод за би чинь ийм сургуулийн ийм сонсоо манай ээж аав чи ингэж надад бахархдаг шүү дээ гэдэг. Тэр ч төлөөрөө одоо нэгээд илүү хичээх одоо гудамж салбараар явахдаа ч гэсэн одоо бие зүг авч явах энэ дөрөв туцаа цэвэрхэн зөв өмсөх зэрэг одоо энэ сургуулийнхаа нэр хүндийг өргөх ийм мундаг нэр хүндтэй сургууль сурч байгаа юм чинь одоо би ингэж одоо муухай дөрөв туцаа дөрмийн дагуу өмсөхгүй байх ч юм уу тиймэрхүү асуудал гаргаж ингэж нэр хүндийг ингэж унагаахгүйгээр тэгж сургуулаараа үргэлж бахархаж үргэлж дээш харж тэгж яв. Шинээр ийсэж орж байгаа сонсогч болж байгаа дүнгийн нэгдүгээр курст орж байгаа эсвэл орохыг зорж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд энэ хичээл зүтгэл гэдэг юм бол бүх зүйл дээр одоо миний хувьд бүх зүйл дээр энэ хичээл зүтгэл гэдэг юм байх юм бол хүн ямар ч юмыг сурч болох юм шиг тэгж надад их санагддаг. Аливаа зүйлээр хичээгээд хэрвээ тэрийг чадахгүйсэн ч гэсэн тэр зүйлээрээ хичээгээд хөдөлмөрлөөд өдөр болгон дасгал сургууль бэлтгэлээ хийгээд тэр зүйлийг хэрвээ үнэхээр хүсэж байх юм бол тэр хүүхдүүд бол ямар ч зүйлээсэн хичээл зүтгэл хөдөлмөрийн хажууд бол тэрийг хүртэж чадна. Би анх орохдоо би мундаг сайн сонсогч болохыг хүсэж исэн.
тэрнийхээ хачин ч гэсэн би одоо ингээд хичээл сургалт бусад чиглэлээр бусад уралдаан тэмцээн би одоо марш тактик ч юм уу бусад тэргүүний сонсох шалгуулт тэмцээн зэрэг тэмцээнүүд бүгд нь олон уралдаан тэмцээнд оролцож ирсэн. Тэр бүгдээсээ амжилттай оролцож ирсэн. Тэгээ энэ хичээл зүтгэл байх юм бол бүгд болдог. Одоо би инженери хэлж орж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх юм бол та нар бүгд ингээд хичээл зүтгэлтэй байгаад өөрөө яг үнэхээр хүсэж мөрөөдсөн бол тэр зүйлдээ шантралгүйгээр хичээл зүтгэлтэйгээр хандаад өөрийнхөө тэр яг хүссэн зүйлийг аваад тэгээд ийм бахархалтайгаар тийм сайн мундаг сонсогч болохоорой гэж хэлээ та.